0.5 кг масстай 100 м/сек хурдтай хөдлөх сум гөлгөр ширээн дээр 50 байсан 9.5 кг масстай тайрдас тусаад зоогдсон байна. Сумтай тайрдас ямар хурдтай хөдлөх вэ? Энэ ямар мөргөлдөөн бэхэр мэдээж харимхаа бус мөргөлдөөн хоёулаа нийлж байгаа учраас. Мөргөлдөхөөс өмнө мөргөлдөөний дараа нэг жижиг энэ хоёр нийлсэн юу гэдэг хурдтай явуулаа гэж бодъё. Мөргөлдөөний өмнө массыг үржих нь хурд ийм нэг хөдөлгөөний тоо хэмжээ байсан. Нөгөөх нь 50 байсан. Нэмэх нь тэг. Мөргөлдөөний дараа буюу энд яасан бэ гэхээр хоёр масс нийлсэн зоогдсон гэсэн үг. Нэгдмэл юу хурдтай хөдөлсөн? Энэ юу болох вэ? Орлуулъя. Жижиг масс 0.5. Жижиг дээр томыг нэмэхэд 0.5, 9.5, 10 гарна. Үржих нь 100. 5 м/сек хурдтай хөдлөх гэж. Харин одоо бүгдээрээ харимхаа мөргөлдөөний тухай авч хэлцээ. Харимхаа мөргөлдөөний үед хөдөлгөөний тоо хэмжээ ба кинетик энерги хоёулаа хадгалагдана. За хоёр зүйл хадгалагдах нь байна. Х-т-х хөдөлгөөний тоо хэмжээ мөн кинетик энерги хадгалагдах нь байна. Окей. Энийг битээ мартаарай. Мөргөлдөх биес тус тусын хурдтай болоо салдаг. Тус тусын хурдтай ирээд мөргөлдчихэд буцаад салаа явдаг гэсэн өөрөөсийнхөө хурдтай. Түрүүнийх шиг мөргөлдөн гүтлээ цуг нэг хурдтай явахгүй байна. Энэ салаад өөрөөсийн хурдаар ирсэн замаараа буцаад явах нь байна гэсэн санааг илэрхийлсэн. За энэ дээр юу болоод ирнэ гэдгийг бүгдээр ярилцъя. M1 масстай би улаан би V1 хурдтай ирж байгаа. Нөгөөх нь V2 хурдтай угталцаж ирээд мөргөлдсөн гэж бодъё. Мөргөлдөөний өмнө. Мөргөлдөөний дараа энэ хурдуудыг нь U1, U2 гэдэг түрүүнийх шиг тэмдэглэжээ. Мөргөлдөөний өмнөх хөдөлгөөний тоо хэмжээ нийлбэр нь тийм бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ. Мөргөлдөөний дараах бүтэн хөдөлгөөнийхөө тоо хэмжээтэй тэнцэж явах учиртай гэдгээр бүгдээрээ ад нэг тэгштгэл бичижээ. M1-ийг үржих нь V1, нэмэх нь M2-ыг үржих нь V2. Ингээд вектороор бичиж яхад дунд нь хасах шаардлага байхгүй. Нэмэхээр нь бичиж. Энэ мөргөлдөөний өмнөх нийлбэр буюу бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ. Энэ систем, систем, энэ бүхэл систем. За дараа нь энэ бүхэл системийн бүгдээрээ мөргөлдөөний дараах бүтэн хөдөлгөөний тоо хэмжээг нь бичнэ. M1-ийг үржих нь U1, нэмэх нь M2-ыг үржих нь U2. Дараа нь юу хадгалагдах вэ гэсэн чинь кинетик энерги хадгалагдана гэсэн байна. 2-1 M V1-ийн квадрат нэмэх нь 2-1 M2. За тэрийг 2 gie, энийг 1 gie. V2-ийн квадрат тэнцүү мөргөлдөөний дараах кинетик энергийн нийлбэр нь 2-1 M1 U1-ийн квадрат 2-1 M2 U2-ийн квадратаа гэж энэ хоёр тэгштэглийг бичих замаар асуудлуудыг цааш нь бүгдээрээ шийдэж болно. Энд бас хурдуудын хооронд нэг логик хамаарал байдаг нь энэ хамаарлыг хэлж байна. Дээрх хоёр тэгштэглийг наан цаана оруулаад харьцуулаад бичих юм бол энэ хамаарлал гарч ирж идэг. Чухам юу бичээд байна гэхээр энэ дээр нэг ийм бичиж байгаа. Нэгдүгээр биеийн буюу улаан биеийн хөдөлгөөний өмнөх хөдөлгөөний дараах буюу V1 дээр нэмэх нь U1 хурдууд нь хоёрдугаар бие буюу ногоон биеийн хөдөлгөөний өмнөх хөдөлгөөний дараах хурдуудын нийлбэртэй тэнцэнэ. Тэр нь V2 нэмэх нь U2 байх болно. За энэ гурван тэгштэглээр бүгдээрээ ам аварнаа. Эдгээрийг битгий мартаараа энэ дээр нь бас компьютер дээр бичээд өгсөн байна. За ингээд базаа ярих юм бол мөргөлдөөнийг дотор нь харимхаа ба харимхаа бус гэж хоёр ангиллаа. Харимхаа дээр кинетик энерги болон хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагддаг бол харимхаа бус мөргөлдөөн дээр хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдана, харин кинетик энерги маань хорогддог байх нэ. 6 кг ба 2 кг масстай биес харгалцсан 2 м/сек 4 м/сек хурдтай угталцсан ирж төвийн харимхаа мөргөлдсөн байна. Мөргөлдөөний дараах бие тус бүрийн хурд ямар байх вэ гэдгийг жишээ 7 дээр авч үзэхээр болсон байна. Хоёр зүйл хадгалагдана те. Эхнийх нь хөдөлгөөний тоо хэмжээ. Тэрийг нь бичье. Масс нэгийг үржих нь хурд нэг хасах нь яагаад хасч байгаа? Масс хоёр чинь өөрөө чинэл ягаан өнгөтэй бит байна. Зүүн гар тийшээ буюу хасах чиглэл рүү явж байгаа. Тийм учраас M2-ыг үржих нь V2. Ингээд ямар нэгэн байдлаар би вектор тэмдэглэгээ бол хийгээгүй байгаа шүү. Зөвхөн чиглэлүүдээр нэмэх хасах чиглэлүүдээр наваад бодож байна. Энэ мөргөлдөөний өмнөх. Мөргөлдөөний дараа ингэж бодъё л да. Бүгд энэ хоёр ингээд мөргөлдчихсэн. Буцаад харьж байгаа. Буцаад харихдаа энэ нь энэ шиг, ийм хурдтай, энэ нь тийшээ, тийм хурдтай,
Энийг U1 гэх бүгдээр энийг U2 гэх. Энэ одоо энэ эерэг чиглэлд энэ сөрөг чиглэлд байгааг анхаараарай. M1, M2 хасах M1-ийг үржих нь U1, нэмэх нь M2-ыг үржих нь U2. Тэгэхээр нь хоёр үл мэддэгчтэй нэг тэгштгэл байгаад байна. Тэгэхээр дахиад нэг тэгштгэл хэрэгтэй. Тэр нь юунаас гарч ирэх вэ? За тэрийг нь D талын одоо BC хоёр айл нэгээс нь бичиж болж байна. Kinetic energy бичиж болж байна. Эсвэл сүүлийн энэ одоо холбоосыг бичиж болж байна. За би сүүлийнхээ C-ийг сонголоо. Сүүлийнхтэр юу байх вэ гэвэл эхний одоо улаан биеийн мөргөлдөөний өмнөх болон дараах хурдуудын нийлбэр нь Чернелийн ягаан биеийн өмнөх болон дараах мөргөлдөөний хурдуудын нийлбэртэй тэнцүү байх учиртай. Тэр нь V1 хасах нь U1 тэнцүү V2 тэр нь хасах нэмэх U2 орлуулъя. V1-үүд нь 2 байсан байна. Энэ 6 кг байж 6 V1 12 хасах нь 2 4 8 тэнцүү M2 тэр нь 2 кг 2 U2 хасах нь 6 U1 байх нэ. Энэ хэдтэй тэнцүү энэ 4 ингээд очиж U-аас U2 хасах нь 3 U1 тэнцүү. Хоёрдох нь энэ миний ихний тэгштгэл. За энийг би дараа нь ашиглана. Одоо энэ дээрээс дараагийн гаргаж ир. Энэ юу вэ гэвэл V1 2 2-оос хасах нь U1 тэнцүү хасах V2 маань 4 нэмэх нь U2. Ингээд U1 дээр нэмэх нь U2 маань өөрөө 6 болох нь байна. U2 гэдэг нь 6-аас хасах нь U1 түүнийг ийш нь орлуулчих. 6-аас хасах нь U1 хасах нь 3 U1 тэнцүү 2. Энэ ингээд 4 болно. 4 U1 U1-ыг нь 1 м/сек гарах нь байна. Өөрөөр хэлбэл энэ маань буцахтаа 1 м/сек хурдаар буцаад явах нь байна. U2-ыг нь олъё. U2 тэнцүү 6-аас U1-ийг хас 5 м/сек хурдтай буцах нь байна. Энэ 5 м/сек. За яагаад вэ гэхээр энэ илүү хөнгөн бие байгаа бүгдээр харж байгаа. Нөгөөх нь хүнд бие байна. Тийм учраас хурдуудаа ингэж хувааж явах нэ. Одоо бүгдээрээ төвийн бус мөргөлдөөний тухай ярилцъя. Төвийн бус мөргөлдөөн гэж юу вэ? За бильярдн дээр би гол руу хийхин тулд түүнийг цавчих шаардлага гардаг. Хажуу талаас нь цохоод баруун гар тийшнэ. Ингэж ирээд цохоод ийшээ явуулдаг. За төвийн мөргөлдөөн гэдэг маань нэг шугамн дээр ирээд мөргөлдөд энэ шугамн дээр буцааж явж байгаа. Эсвэл энэ шугамн дээр наалдаад явж байгаа. Энийг төвийн мөргөлдөөн. Төвийн бус гэхээр мөргөлдлөө хоёулаа ингэ салаа явлаа. Мөргөлдлөө салаа явлаа. Гэхдээ x болон y буюу хоёр хэмжээст мөргөлдөөнийг бид нар төвийн бус мөргөлдөөн гэж хэлнэ. Хоёр хэмжээст мөргөлдөө юм байна. Энэ маань мөргөлдөх бисийн хөдөлгөөний тоо хэмжээ x ба y тэнхлэхийн дагуу хадгалагдана гэсэн байна. Мөргөлдлөө x тэнхлэхийн дагуу хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдана. Мөргөлдлөө y тэнхлэхийн дагуу хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдана гэсэн үг. Ингээд бүгдээрээ үүнийг ойлгохын тулд энийг авч хэлцгээе. Ингээд татчихъя. Тэгвэл энэ босоо тасархай зураасаас баруун гар тийшээ мөргөлдөөний дараахыг харуулж байгаа юм байна. Зүүн гар тийшээ мөргөлдөөний өмнөхийг харуулж байгаа юм байна. Улаан бөмбөлөг ирээд ногоон бөмбөлгийг цавчлаа. Ногоон бөмбөлөг доошоо явлаа. Улаан бөмбөлөг дээшээ явлаа. Хоёр хэмжээст хөдөлгөөн шүү. Ийм учраас x болон y тэнхлэг болгон дээр бид нар хөдөлгөөний тоо хэмжээг хадгалуулах үүрэг Т. За бүгдээрээ хадгалуулъя. Ингээ мөргөлдөөний өмнө x тэнхлэг дээр гэж бичиж. Одоо би вектороор бичихгүй харин чиглэлийг нь харгалзаад эрг бас сүрэг тэмдэг аваад би биччихье. Тэр нь m1-ийг үржих нь v1. Энэ зогсож исэн. Нэмэх нь m2-ыг үржих нь түүний анхны хурдыг нь v2 тэнцүү тэг гэдээ авчие v2. Энэ мөргөлдөөний өмнөх x тэнхлэг дээр тэнцүү мөргөлдөөний дараа хоёр хэмжээст болоо авчиж тэдгээрийг парагчлал бүгдээрээ u1 чи энийг харин u2 гэж цөмөрөө. За парагц үргэлжлүүлээ. Энд нэг юм парагц, энд нэг юм парагц. Харин энд тета 2 үнцэг байгаа. Энд өөтдөө нэг үнцэг тета нэг яаж чилсэн хоёулаа зөв. U1 sin тета 1 гэдэг нэг юм байгуулагч нөгөөх нь U1 cos тета 1. Одоо энэ U байхгүй болсон шүү. Энэ нь бол U2 cos тета 2. Энийг U2 sin тета 2-оор гэдэг ингээд биччихье. Энэ голынх нь одоо байхгүй болчихсон өөрийгөө 2 байгаад золиосцсон. Мөргөлдөөний дараа харъя. Мөргөлдөөний дараа x тэнхлэг буюу хэвтэй тэнхлэг дээр ямар хурдууд байна вэ гэхээр u1 cosine θ 1 байна. Тэр дээр энэ доор u2 cosine θ 2 гэдэг хурднууд байна. Эдгээрийг массаар нь үржүүлэх юм бол x тэнхлэгийн бүгдээрээ нийлбэр мөргөлдөөний дараах тэр хөдөлгөөний тоо хэмжээг олох болно. Ингээд бүгдээрээ бичье.
m1-ийг үржих нь баруун гар тийшээ учраас нэмэх u1 cos θ 1 үүнтэй адилхан m2-ыг үржих нь баруун гар тийшээ учраас u2 cosinus θ 2 гэж бичнэ. Босоо тэнхлэгтэр яг дахиад яг адилхан. Энэ босоо тэнхлэгтэр хөдөлж байгаа хамгийн анхандаа мөргөлдөөний өмнө үгүй 0. Энэ босоо тэнхлэгтэр хөдөлж байгаа юу? Хөдлөхгүй байгаа 0. Тэнцүү. Харин мөргөлдөөний дараа бол өөр шүү. Нэг нь дээшээ хөдөлж нөгөөх нь доош байгаа. Хоёулаа босоо тэнхлэгтэр хөдлөөд байна. Тийм учраас m1-ийг үржих нь энэ удаад дээшээгээ нэмэх тэмдэгтэй авъя, доошоо хасах тэмдэгтэй авъя цөмөр. Эерэг сүрг. Дээшээгээ u1 sin θ 1 байна. Нэмэх u1 sin θ 1. Доошоо m2-ыг үржих нь u2 sin θ 2 байх нэ. Ингэж үчдэг юм тэгтээ зэрэгсэн. Ингэж чад бодож байна. Харин энэ бол юун дээр бичигдсэн бэ гэхээр харимхаа мөргөлдөөн дээр бичигдсэн. Харимхаа бус мөргөлдөөн байх юм бол бас л адилхан. Энийг сайн хараарай бүгдээрээ.